За сайн байцгаана залуусаа. Энэ удаагийн контентоор өмнөх ментор програмаар хамрагдаж байсан. Тэр дундаа үр дүнгээрээ манлайлж яваа нэгэн арилжаачинтай ярилцахаар бэлтгэлээ. За сайн уу шорт мэнэ? Арилжаа нэмээ тавлаг байна уу? Арилжаа нэмээ тавлаг сайн уу? Дөрнөгш. За ер нь ягаад шорт мэн гэж өөрийгөө шууд нэрлэхлээ? Шууд нэрнээс чинь эхлээд байна. За тэгээ хүмүүс ер нь их гайхаад байдیں۔ Шорт мэн чи одоо намхан юм уу? Тэг намхан бол шүү. Метр 80 шүү. Тэг ер нь бол одоо миний айконыг анзаарвал энэ Michael Burry гэдэг хүн байгаа. Michael Burry гэж ямар байсан бэхээр нөгөө 2008 оны цонхогийн нэг хедж фондын цангийн захирал байсан ба. Захирал шүү. Одоо нөгөө арилжааг нь хариуцсан хүн байсан. Тэг энэ хүн болохоор яасан бэхээр 2008 оны үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтан дээр шорт арилжаа хийж түүхэнд нэр үлдээжсэн хүн байгаа. Тэгээд яагаад энэ зураг тэгээ нэрийг авсан бэ гэхээр миний яг анх арилжиж түүхтэй холбоотой анх би The Big Short гэдэг киног үзээд тэндээсээ юу нэгэд арилжаа хийх сонирхол ер нь төрж ирсэн. Яг тэрнээс өмнө бол арилжаа их одоо мотивац сэтлүүд бол төрж ирсэн. Гэтэ хамгийн анхны яг гол ингээд санааг нь өгчсэн зүйл бол энэ Big Short гэх кино. Тэгээ өөрөө short арилжаа анх хийж эхэлжсэн. Тэгээд ер нь short man гэдэг өгчсэн өөртөө. Оо энэ ч одоо short man-ийн нэрний утгыг нь асуусан чинь л ерөөсөө өөрийнхөө бараг ягаад арилжаанд орж ирсэн зорилгоо яриад эхлэгчнэ. За ер нь өөрийгөө нэг жоохон товчхон танилцуулаач тгөө. За хэн настай, хаана, юу хийж ийн, сурдгуу, юу гэдэг л байлаа. За би ч 21 настай байгаа. Тэгээд Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид ажиллаж сурч амьдардаг байгаа. Тэгээд University of California Berkeley гэх сургуульд сурдаг. За тэгээд одоо маа сурвалж эсвэл Oppenheimer гэдэг кино гарсан шүү дээ, тий? Юуны зүүн хэсэгтээ тэр Oppenheimer гэдэг физикч маа сурвалж багшилж ирсэн баг шүү дээ. Ийм Apple-ийн одоо нэг Macintosh-ыг бүтээсэн Steve Wozniak маа сурвалжаас гарч ирсэн түүхтэй. Энд data analyst-ээр сурж байгаа. Тэгээд хажуугаар нөгөө хувьтай арилж яаж байгаа. Тийм нэг хүн байна. Data analyst гэхээр яг юуны датан дээр анализ хийнэ гэсэн үг? Бүх дата статистик дээр л анализ хийдэг л байна л та. Энэ нь сурж байгаа мэргэжил нь яг энэ арилжаа хийж байгаа энэ үйлдэлтэй чинь холбоотой юу л гэж асуух гэдэг юм л та ер нь. Яг ер нь бол холбоотой одоо data analyst дэлхийн одоо ямар ч олон төрлийн салбаруудад хамааралтай л та тий. За одоо хамгийн наазахын ингэж нэгвэл Amazon дээр бүтээгдэхүүн авангууд дараагийн бүтээгдэхүүнээс санал болгодог ш. Тэрнгүүд нь яаж юм нэхэр одоо тухайн хүнийхээ өвд илүү олон бүтээгдэхүүн худалдаж авах сэтлийг төрүүлэхийн тулд өмнөх худалдаа авалтуудыг харж агаад төстэй ч юм уу тий. Үнийн дүнгийн хувьд төстэй ч юм уу эсвэл брендийн хувьд төстэй ингээд бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. За тэрнтэй адил ер нь data science-ыг бол арилжаан дээр бол ашигладаг байгаа. Тэр төсмөрүүдийн том сангуудад volume тэгээд арилжаачдын одоо нөгөө retail арилжаачдын авах зарах захиалга дээр бол тэр чинь цэвэр мэдээлэл дата шүү дээ. Тэгээд датанд дээр суурилна. Тэгээд data analysis бол маш юм өргөн цар хүрээтэй олон зүйл ашиглаж болохоор их гоё салбар аа. Окей, nice. За 21 настай гэж юм л та тий. Тэгээд одоо ер нь арилжаанд хизэнээс эхэлж сонирхсан ер нь яагаад орох болов 21 нь одоо сурч боловсрох наснда яагаад энэ яг 21 наснда тий ийм залуу байхдаа яг энэ арилжааны зах зээл яг юу гэж чинь өөрөө чинь яг татаад яг энэ зах зээл рүү орвоо яг зорилго нь юу байсан юм болоо. За ер нь бол айгүй урт түүхтэй байгаа л да. Яг гоо ер нь яг хөрөнгийн зах зээл дээр яг яаж эхэлсэн гэвэл ихэнх хүмүүстэй бол төстэй яасан бэ гэхээр 12 дугаар ангида төгсөжилтийн ангид Монголд криптогийн хөөсрөл бий болж эхэлсэн. Тэгээд тэр үед нь ION-оос худалдаа авалт хийгээд тэгээд яг хоо тэр сурагч байсан шүү дээ. Нэг их мөнгө жоохон мөнгөийг өсгөөд тэгээд тэр мөнгөө тодорхой хувийн яг ингээд амьдрал аав ээж сургууль соёлдоо зарцуулаад тодорхой хувийн тэнгэр одоо нэмж койн худалдаж аваа алдчихсэн. Тэр нь анх тэндээс ийм санхүүгийн ертөнцид ах сонирхож үзсэн. Тэрнээс хойш нэг арилжаа бол хийгээгүй. Арилжаа руу бол яг 2 жилийн өмнөөс орж ирсэн байгаа. Тухайн үед бол яг ингээд Binance $100 надад яг 20 жилийн өмнөх 100 Монгол руу зуны амлалтаараа явж явах хугацаанд би яасан бэ гэхээр онгоцны буудал тэр байх хугацаанд кино үзээд зүгээр явж байгаа. Тэгээ ямар кино үзсэн бэ гэхээр The Big Short кино үзсэн байгаа. Тэр кино нь болохоор Америкийн 2008 оны эдийн засгийн үндэслэл хөрөнгөний зах зээлийн
default swap гэж ирдэг шүү дээ. Тэрний хөөсрөлийн талаар гэж кино. За тэр кинон дээр яг одоо миний icon дээр гаж Michael Berry анх одоо тэр default swap-д short хийгээд түүхэнд нэр үлдээжсэн тийм тохиолдол. За тэгээ тэр киног би өөрөө үзчихээд Binance дээр ингээд $100. Тэгээ тухайн үед Лунагийн уналт болж ирсэн. Тэгээ Лунагийн уналтнаас би үүдээд за юуцсан ингээд юу вэ? Binance-ийн $100 одоо буцагдах тул мөнгө төгрөг фидерстэй сони юм болох юм байна. Тэгэхээр биткойн дээр short арилж байгаа орё гэдэг short орсон. За тэгээд short арилж ороод $100 хэд нуглаад Монгол явах хүртэл ингээд барьж байгаа. Тэгээ ашиг авчаад дахиад short ороод тэгээ бүх нөгөө хийсэн ашиг анхны $100 бүгдийг алдсан. Тэгээ тэндээс би ингээд юу болж ирсэн бэ гэхээр за ингээд хөрөнгөний зохицол төр бол хүн мөнгө хийж болд юм байна. Тэрнийхээс зүү мөнгө алдах магадлал өндөр байд юм байна. Эрсдэлтэй байна. Тэ одоо тэгэл би яд тэр $100-ороо Монголд байхдаа ингээд өөр зүйл хийсэн ч бол. Гэтэ миний хувьд бол яг тэр анхны одоо $100 бол айгүй хамгийн одоо миний одоо бид алдсан ч гэсэн хамгийн зөв зэрэгцүүлсэн $100 гэж боддог. Яа тэгэхээр арилжааны зохицол төр хөл тавих анхны одоо алдагдах юм шүү дээ. Тэгээд эцсээ би ингээд за ер нь ингээд арилж би ингээд яг юу хийгээд байгаагаа мэдэхгүй системтэй ойлголтгүй зүгээр л ингээд хий болсон хөөсрлөөр арилжих гээд байгаа юм байна. Тэгээд тухайн сэтгэл зүй бол тийм за ингэ сайхан баяжинда сэтгэл зүй бол тодорхой хэмжээнд байсан. Тэгээд би яг шийдсэн бэ тэгэхээр интернет дээр те YouTube ухаж байгаа. Тэгээд нөгөө swing traders YouTube channel-ийн өмнө сонсч ирсэн нөгөө криптогээр зөндөө яриануудыг сонсч ирсэн. Тэгээд би яг ивент болсон юм а. Тэр ивент нь юу байсан бэ гэхээр Монголд нөгөө инхтивний гүүрийн тэнд NPC хэлээ те. Одоо миний сонсох тэр байдлах. Тэнд нэг трейд юу нэг крипто трейдерүүдийн тэгээд тэр үеийг анх их метрийг хараад яринсоо тэнд байгаа трейдертэй уулзаад нөхцөл байдлуудыг сонсоо. Тэгээд тэрэн дээр нэмээд бас өөр нэлээд ивентүүдэд явсан. Тэгээд тэр ивентүүд явж явах хугацаанд ингээд трейдертэй танилцаад урам аваад ер нь ингээд арилжаа хийж эхлэе. Тэгээд би анх ингээд арилжаануудын одоо арилжаачдын өөрсдийнх нь ерөнхий байдлыг ажиж байгаад өөр зөндөө олон ингээд трейдерийн ингээд курсууд байсан л дээ ингээд юу одоо яриад тэгээд зөндөө аюу их амлалт өгсөнтэй чи $10 ороод $1000 олно гэдэг ч юм уу те. Тэгээ надад ингээд яг нөгөө би тэр ивентүүд дээр өөрөө энэ swing traders-тэй уулзсан байсан. Тэгээд яг тэндээсээ би яг эдгээр ингээд сурчаа зүгээр юм. Надад яг ярианы би өөрөө хувьдаа ингээд Монгол зүйл шүү дээ эдгээр том дараа их хөрөлдөл гэдэг шиг ингээд даруухан амьдралыг харах сэтгэл өвчтэй даруухан өөртөө байгаа чадвараа гайхалт хүмүүсийг ингээд чадвартай хүмүүс гэж үздэг байсан учраас анх тэгээд swing дээр арилжаа сурыг гэдэг нарууд үзэж байгаа. Тэгээд од трейдертэй холбогдож байгаа. Анхны сургалтанд нь сууж исэн. За тэгээд тэр сургалтнаас би анх одоо арилжааны талаар энгийн яриад хамгийн наадсахын энгийн ойлголтууд явсан тийм пип гэж юу вэ? Арилжааны хослоод арилжаа яаж гэдэг яг л энгийн ваагшны техник анализийн зүйлсүүд байгаа шүү дээ. Pattern series spot resistance stop юм хамгийн чухал мэдээж даа юм. Тэгээд эдгээрийг сураад анх бол яг тэгж хүлдэвчсэн. Тэгж явж байгаа. Тэгээд чи удахгүй Америк явсан юм шүү дээ. Мото. Тэгэл 101 сар сургалтанд суугаад төрөөд ирсэн. Тэгээд аашидны ойлголтоо авчаад Америк руу явах шийдээ. Тэгээд Америк руу явсан юм тэмцэлсэн. Ингэж үзсэн хоо тухайн үед биткойн ч нөгөө Лунагийн уналтаас хойш дэшигээ тэгээд ингээд за одоо дахиад нэг том уналт. Одоо наах бол ингээд заадаг шүү дээ үндэс хөдөлгөөн. Зөвсрөөд үндэс хөдөлгөөн. Тэгэхээр Лунагийн тийм том уналт дахиад ууж магадгүй гэдэг. Тэгээд би чинь гэр бүлээсээ мөнгө зээлээ өөртөө байсан мөнгө аваад тэгээд яг юун дээр Америкт очиод Binance дээр ингээд хөшөөрөхтэй би өмнө $100 юу 5-6-ад нугалж ирсэн. Одоо ингээд би энэ мөнгийг бас дахиад хэд нугалж байгаа нэлээ их хэмжээний мөнгө болсон. Гэтэ бүр амар их хөшөлтэй тий. Тэгээд тэндээсээ би юу агаад тийм мөнгө аваад хөшөөрөхтэй арилжаа гэж үзээ. Тэгээ айгүй юу байсан л да. Нэлээ новон л байсан л да. Англиар одоо тий green гэж ярьдаг. Хүүхдүүдийг ингээд амьдралын ингээд мөнгөний үнцнийг мэдэхгүй мөнгөийг олохыг ямар хэцүү гэдэг мэдэхгүй байсан учраас тэндээсээ би зэвдсэн ингээд биткойн дээр хөшөөрөхтэй арилжаа шууд хийж. Тэгээд тухайн үед бол ингээд арилжаан дээр бол ингээд наацхан энгийн хутгуунуудын л ойлголттой. Яг бүр нарийн зөвсөл суугаагүй арилжаачийн хүний ингээд суур шин чанаруу сэтгэл зүй дээр аль нь суугаагүй байсан үе. Тэгээд тэндээсээ анх яг лайв арилж хийж эхэлж байсан үе би. Одоо
тэгэхээр яг арилжаанд оролцоод яг хэдэн жил болж байгаа гэсэн үг вэ? За яг арилжаа гэсэн яг 2 жил болж байна. Яг 2 жил болж байна уу? Окей. Оо 19 Тий. настай. What? Би ч одоо 19 настай шал өөр юм хийж явж байлаа шүү дээ. Маш сонирхолтой. Аха. Тэгэхээр яг тэгээд яг тийм үед арилжаа хийгээд эхэлж явах үед ер нь гарч ирсэн яг хүндрэлүүд нь яг юу байв? За хэд хэдэн зүйлс байгаа. Залуу хүний хувьд бол хамгийн хүндрэлтэй юм юу гэхээр одоо оюут нас гэдэг бол хүний одоо амьдралын чухал шийдвэр гарах үе тий. Би ингээд ажил хийгээд ажлаараа мэргэжлээрээ одоо хэдэн 10 жилийнхэн мэргэжлийг 4 жил сураад цаашаага яаж мөнгө олоод ямар карьер байгуулах вэ гэдэг тийм одоо замын хувьд нэлээд юм салаа замын уулзалт дээр байсан шийдвэрлэх үе шүү дээ тий. Тэр үед бол мэдээж таны хэлсээр одоо мөнгө төгрөг бол хангалттай биш. Тэр тусмаа ингээд Америкийн нэгдсэн улс одоо Америкт хүмүүс амьдрэх хэрэг ингээд мөнгө төгрөгтэй цалин сайн ч гэсэн өртөг өндөртэй. Тэгээд яг миний санхүүгийн бүх нурууд ингээ бүх очроо өөр дөрөө ирж явах үед арилжаа гэдэг хэцүү. Яа тэгэхээр арилжаа гэдэг чинь өөрөө ингээ мөнгө эрсдүүлж жиж шиг шүү дээ. Эрсдэл өрнө. Тэгээд эрсдүүлэх хугацаанд ингээ яг тэр өөрийнхөө байрны мөнгө хоол цугландл байж байгаагаар арилжна гэдэг хэцүү. Дээрээс нь ингээ яг одоо юу гэдэг хүмүүс ингээ арилжаа хийчих шууд ихний сараас л ална гэдэг ийм expectation боёо ингээ хүлээлттэй байдаг. Тэр их өндөр хүлээлтсээ болоод том алдаанууд гарах магадлал өндөр. Миний хувьд бол яг бодож үзлээ. Эхлээд за ингээд тодорхой хэмжээнд гац баяр тий. Азар ч юм үр дүн гаргана. Тэгээд тэр үр дүнгийнхаа дагаа тэрийг буцаа алдчихна. Янгууд ингээд миний хувийн санхуд нөлөөлнө. Арилжааны ингээд арга барилууд нөлөөлнө. За тэгээд сэтгэл зүйд аягүй уртай. Тэгээд хамгийн том асуудал за би ингээд яг арилжаа хийх үү? Зүгээр хичээлээсээ сурч агаад ажил хийгээд мөнгө олох уу? Доктортой болчиход арилжаа хийх үү? Маш их асуултууд төрж ирсэн. Ингээд өглөөнөөс өрөө тэгээ одоо маад бол Нью-Йоркийн зохицол өглөө 5:30 нэгддэг тий хичээл өглөө 9-д орчин. За анх эхэлж байхдаа бас бүр сайн мэдгүй ч тий орой морой Лондон гэвч гэсэн арилжаа хийдэг 12-оос ингээд нойрны асуудал гарч ирнэ тий. Яг хамгийн том асуудал нь яг би яг арилжаа хийх зүг үү? Энийг миний замдал мөн үү? Тэгээ би яг ингээрээ юу бүтээх гээд байгаа юм гэдэг асуултууд байсан. Тэгээ яг арилжааныхаа давуу ингээд яваад би яг амжилтанд хүрэх болов тий. Тийм асуултууд орж ижсэн. Яг зөв зүйлээ хийгээд энэ үү яг би яаж цагаас зохицуулах хэрэгтэй бол гэдэг асуултууд л аягүй. Тэр хамгийн өндөрлөлтөөс. Тэгээ яг бас арилжаа хийж яах гэхээр бас одоо юу гэдэг арилжаач ингээд яг өөрийнхөө мөн чанарын хувьд бол нэлээд өөрчлөлтөө ингийн ажлуудаас тий ингийн ажил бол тэгэл яг цагийн дагуу ажиллана. Зөвчжээл тип аавна. Тэгээд цагаар хэмжигдэг арилжаа болохоор арай өөр яг одоо юу гэдэг ажлаас ашиг хийн гэдэг баталгаа байхгүй гэдэг шиг. Тэгээ нэлээд юм төвхтэй яг яахаа мэдэхгүй юм ойлгомжгүй цаг хугацаа үе байсан да. Одоо ч хүртэл зарим талаараа тийм байна. Зөв. Тэгэхээр нөгөө нэг талтай амар боломж харагдаад байдаг. Нөгөө талтай яг энэ шийдвэр гаргалтын дээр нэлээ юу одоо хүндрэлтэй асуудлууд гарсан байна шүү дээ. Тий. Окей. Тэгэхээр нөгөө за шийдвэр гаргалтын дээр тэгсэн бол үргэлжлүүлээд асуухад за яг арилжаа хийх явцад ер нь чамд яг ер нь ямар хүндрэлүүд гарч ирсэн бол за тэгээд ер нь өмнө яг энэ хугацаанд тэгвэл одоо тэг яг ямар арга барилаар яг сурж ив те ямар арга замаар яг энэ бас анхныхаа тэр хүндрэлүүдийг яг давж ирсэн гэдэг чинь л бас хүмүүс сонсоос гэж хүсэж байна л да те. За яг анх арилжаа хийж байхад бол хамгийн хүндрэлтэй зүйл нь бол яалчгүй сэтгэл зүй тэгээ мөнгө байсан. Яасан бэ гэхээр за ингээд би хэлсэн шүү дээ түрүү Монгол руу ингээд явахсан мөнгө төгрөг зээлж агаад арилжаа хийсэн. За тэгээд тодорхой хэмжээнд өсгөөд за ингээ мөнгөтэй болчихлоо гээд хүлээлттэй яж байгаа. Тийг ингээ шатаачаар аяг хүнд нөхцөл орчин. Тэгээ яг ингээ арилжаануудаа нээхээр заах ингээ техник анализ тэ 10 барил тодорхой хэмжээнд биелээд. Гэхдээ хамгийн хүндрэлтэй яг ингээ консистент ашиг хийхгүйсэн. Хоёрт ингээ за ингээ мөнгө хийлээ гэж бодоход тэрийг ингээ өөртөө хадгалж чадхааргүй. Тэгээ сэтгэл зүйд аяг хортой нойрны асуудлууд бий болж ирсэн. Тэгээ яг нэг өсөндөө ингээ нэг юм юу одоо нөгөө юу идэв шүү дээ тий. Хуучин парк дээр ингээд англиар одоо мейс гэж хэлдэг ингээд оронгууд яг хаана яваад байгааг нь мэддэхгүй ингээд маазны торон дотор орсон шүү дээ. Нэг тийм ойлгомжгүй байдал бол нэлээд байсан. За одоо ингээд анх арилжаа хийгээл биткойн дээр ингээд арилжаа хийлээ гэхэд тий. Анх бол хэлдэг шүү дээ демо дээр ингээд арилжаа хийгээд. Демо дээр арилжаа хийгээд болоод идэг. Тэгээ яг ингээд лайваар арилжаа хийхээр бас
хийхээс ингэ болдгоо. Мөнгөн дээр аяг ингээд тий их мөнгө хийхээр их төр тий. Мөнгө алдчихгууд тэрэндээ ингээд сэтгэл зүйн хямралд ордог тийм асуудал гарч ирсэн. Тэгээ яг ямар нэгэн ингээд нэг юм хөтлөх нэг хөнгүү байгаад тахаар яг юу зөв хийгээд юу буруу хийгээд байгаа гэдэг ойлгохгүй. Тэгээ яг нэг юм Эйнштейн юу гэдэг шүү дээ. Нэг зүйл ингээд тогтвол хийгээд идэг. Тэгээ нэг зүйл тогтчих ихтэй ижилхэн өвдөн өсөд байвал тэр бол газар хэлбэл юм а гэдэг шиг. Оролдол хийдэг яг ижилхэн юм хийгээл идэг. Тэгээ яг үр дүнд нь өөрчлөлт байхгүй. Тэгэхээр тэр бол хамгийн хүнд хэцүү нөхцөл байсан гэх юм уу. Тэгээ яг арилжааны сургалтуудын хувьд бол ерөөсөө одын сургалтын дээр сууж яг бичлэгүүд бол зөндөл үздэг л байсан л да. Тэгээ уул нь бол яг анхны тэр сургалт бол суурийг бол айгүй би зөв сайн тавьж өгсөн гэж одоо яагаад гэх юм одоо ингээд эрсдлийн менежмент журнал хөтлөх сэтгэл зүй та нар ингээд амархан мөнгө хийх гэдэг бодлоо авч ярих зөндөө хэлж байсан. Гэхдээ хүн эзэж тэрийг өөрөө гардаж мах гэсэндээ туулахгүй л мэддэгдэн байлээ. Тэгээ ингээд индикаторын одоо анх арилжиж юмстай хамгийн нийтлэг зүйл индикатор шүү дээ. Анх бол зургууд нь байдэн дөө юунууд маркетинг EMA янз бүрийн индикаторууд тулталж авч ялаа. За тэгээд өөртөө болохгүй болгонгууд өөртөө итгэхгүй болгонгууд крипто сигналууд тулталж авч ялаа тий $100 бол $300 хүнд скамдж үзлээ тий. Тэгээ ингээд юу замлаар ойлгохгүй тийм үедэс. Тэгээ яг анхны 10 барилын хувьд бол ерөөсөө цэвэр доовын онол дээр одоо том цагаас баг цаг руу доороо тренд харж байгаа. Тэгээд битээр нь сэрээ зурж очиж оролтууд хийдэг байсан. Тэгээд тийм 10 барилаар хийдэг байсан. Зүг. Эргээд санахаар одоо жижиг тэгэхээр одын сургаалт за Saturn Plus-ын subscription дээр өрөөнд байсныг чинь санаад байна. За тэгээ саяны E50 хөтөлбөр гээд гурвууланд нь дараалаад байсан байж тарах гэдэг шүү дээ. Зөв. Яг анх арилжаа хийж ихснээс хойш ганцаараа байснаас гэхээсээ илүүтэйгээр одоо юу гэдэг нь яг энэ мэдрэтэй хөтөлбөрүүдэд одоо суралцаад яг ямар давуу талууд үүсэж ийсэн. За яг яг энэ талаар ярьж яг юу өөртөө авч суулгаж чадсан бэ гэдэг талаар жоохон яриад өгч болох юм. За өмнө дэйсэн шүү дээ тий. Метрог авах үед чиглэлгүй байлаа. За ингээд Saturn Plus өрөөнд суугаад E50 хэмжээ сууснараа хамгийн түрүү сурсан юм нь юу гэхээр арилжааг харах үнцэг тэгээ ер нь миний яг одоо тарих өөрөө ингээд ажиллаж байгаа тарихын дөр өөрчлөлт орсон гэх юм уу? Юу гэсэн бэ гэхээр одоо өмнө бол арилжаан дээр бол тий газ хурдан ашиг хийж хурдан баяж гэдэг үүднээс хандлагатай байсан. Одоо яг юу гэж болсон бэ гэхээр өөрөө дунд нь ингээд зөндөө алдаж үзээд үдсний үдстэй бол ингээд за би бол ингээд арилжаагаар хүн бол ингээд маш хурдан хугацаанд мөнгө төгрөг их хэмжээний мөнгө хийх боломжгүй юм байна. Яг хэвээр гэхээр ингээд E50-д ингээд сууж ирээд анх ингээд анзаарсан байхгүй за ингээд хүмүүсийн арилжаантай ингээд маш энгийн баг зүйлс хүртэл хандж байгаа хандлага нөрчлүүд гэдэг юм байна. За юу гэсэн хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нэг сэтгэл зүй гэхээс илүү зүгээр яг хандлагандаа өөрчлөлт хийх ёстой юм байна. Би тий өмнөх ингээд гарч байгаа алдаанууд ихаар дэндүү их арилжаа хийдэг байсан. Тэгээ ингээд тэр арилжаанаасаа ингээд ойлгосон зүйлсүүд нь юу гэхээр алдагдлаас ойлгосон зүйл гэхээр өндөр хүлээлт тавиад бага хугацаанд их хэмжээний ашиг хийх үзээд байдаг. Тэгтэл яг ингээд ашигтай байсан арилжаануудаа ингээд харахаар хамгийн зүгээс арилжаанд нь юу гэхээр хүлээцтэй. Тэгээ ингээд за зүгээр хэлбэл хамгийн түрүүнд их арга барил гэдэг зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр эхлээд би ингээд арга барилаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэрэндээ тэр бактест хийх хэрэгтэй байна. Тэгжээж хүн өөртөө итгэлтэй байдал суун. Итгэлтэй байдал яаж суух гэхээр бактест хийгээд одоо энэ арга барил чи өмнө ажиллаж исэн ингээ өнгөрсөн түүхэнд ажиллаж исэн бол одоо ирээдүйд ажиллах одоо нөгөө traders edge гэж хэлдэг шүү дээ. Магадлал чи бий болох юм байна гэдэг. Магадлал гэдэг зүйлийг ойлгож ирсэн. Тэгээд ингээд нэг ойлгосон зүйл нь ингээд нэг арилжаагаар хүн ингээд өмцсөн хийхтэй биш. Ингээ энэ бол процесс юм байна. Ингээд олон тагийн арилжаагаар хичнээн ингээ алдсан ч гэсэн эцсийн үр дүндээ чи ингээд урт хугацаанд нэмэгтэй гарах нь яг гол нууц юм байна гэдэг ойлголтыг авч ирсэн. Тэгээд яг арилжаан дээр илүү юм нарийн оролтууд ус хийж сурсан. Өмнө болохоор ингээд яг хаана тий арилжааны рискийн хувьд ч гэсэн юу нэг яаж арилжих хэвээр оолыг хийж болохгүй юм байна гэдэг нарийн зүйлсүүдийг ойлгож авч ирсэн. За тэгээд тэрнээс яг миний яг одоо юу гэдэг тархин сусан хамгийн том ойлголт бол би өнөөдөр арилжаагаар тий алахгүй байж болно. Заавал би алах албагүй. Тэр бол миний гол зорилго бол биш.
Яах ёстой гэхээр би өнөөдөр амьд үлдэх ёстой. Амьд үлдээд тэр капитал гэдэг зүйлээ хадгалаад дараагийн одоо яг нөхцөл бүрдсэн зах зээлийн яг гоё моментод өөрөө арилжаанд ороход мөн сэтгэл зүйн хувьд тий одоо ингэ хэдий капитал байгаа юм өөрөө ингээ өмнө алдагдaltaй байх үедээ за ингээд түнд айц төрж эхэлдэг. За би ингээд алдсан дараагийн арилжаа хэцүүдээ гээд тэгэхээр яг тийм үед би ингээд бэлтгэлтэй байх оюун санаа тэгээ нөхцөл байдлын үед бэлтгэлтэй байх зүйлийг тэгэхээр өөрөөр хэлбэл би ингээ нэг арилжаанд алдсан 7 хоног алдсан ч за ингээ дараа нь дахиад боломж орж ирнэ. Дараа боломж гарч ирэх хүртэл би ингээ хүлээч гэдэг зүйлсийг сурж байлаа. Дээрээс нь одоо нөгөө бас нэг гоё юм нь юу байсан бэ гэхээр яг community гэдэг утгаараа ингээд арилжаач хүний хэцүү чинь ганцаараа байх шүү дээ тий. Ганцаараа байх үед хин ч өөрөө чинь зовлон ойлгохгүй. Одоо янз бүр гэр бүл чинь ч юм уу найз чинь ч юм уу. Дээрээс нь ихэнх хүмүүсүүд арилжааг хоёр юм туушсан ойлголттой. Нэг ойлголт нь болохоор арилжаа бол худлаатай бүтэхгүй. Энэ бол ингээд scam, энэ бол ингээд ямар ч ашиг мөнгө хийх боломжгүй гэж ярьдаг. За энэ бол худлаа байгаа. Би өөрөө ингээд үр дүнгээр бол энийг бол мэдэрсэн. Нөгөө үндс нь юу гэхээр ингээд арилжаа бол тийм ингээд миний амьдралын ингээд хар нүхнээс гаргах одоо ингээд зовлонгоос гарах гэлгээ хит ингээд найдлага тавих хит ингээд арилжаанд туушрах ийм хоёр үндстэй. Тэгээд энэ үндсгөөс голын баримтлаад арилжаанд бол хязгааргүй боломж байгаа. Гэхдээ тэр боломжийг хүн хатах хүртлээр өөртөө нэлээд ажиллаж байж маш олон зүйлийг туулж байж амжилтанд хүн хүрэх юм байна гэдэг чинь ингээд цаг хугацаа зарцуулж иж гарах юм байна гэдгийг ойлгож авсан ба. Дээрэс нь өөр ингээд community-тэй байсан учраас айгүй мотивац авч ирсэн л та тий. Одоо миний санахын игам гэдэг бас Saturn Plus явж байгаа. Одоо ингээд арилжааны юунууд хийгээд байгаа залуу ба шүү дээ тий. Тэр залууг хараад миний бас мотивац авч ирсэн. Тий. Тэгээд бас нэг аюул чухал юм байна. Түрүүн байсан ч тий. Яг нэг зүйлээ оролдоол байдаг. Ижлэн үр дүн гараад байвал утгагүй. Тэгэхээр яг mentorship юуснаар юу болсон бэ гэхээр би өөрөө ингээ оюун санааны хувьд, habit-ийн хувьд тий, үр дадлынхаа хувьд өөрчлөлт хийхгүй бол надад ямар ч нөлөө байхгүй юм байна. Ямар ч үр дүн гарахгүй юм байна гэдгийг өсөөлж байгаа. Тэгээд яг тэр өөрчлөлтүүд юунаас илэрх вэ? Дүрмтэй байх, өөр арилжааны дүрмтэй. Одоо би бол арилжааны дүрмийн хувьд бол үнэхээр яг өөртөө хамгийн сайн одоо ахиц үзүүлж чадсан гэж бодож байгаа. Энэ бол ингээл ямар ч хамаагүй хослууд дээр арилжаа гээл тий. Хоолыг хийгээл риск менежмент авахгүй арилжаа гэдэг. Одоо бол ингээд яг би бол илүү ингээд яг өөртөө таарсан хослол, өөртөө тохирсон арилжааны хэм маяг өөртөө таарсан эрсдлийн хэмжээ тэгээд хэдийн хугацаанд ер нь байлж байгаа бариул зүгээрээ ингээд иймэрхүү яг мэдээж тодорхой хэмжээнд бүрэн суучраг байгаа ч гэсэн ойлголтуудтай болоо. Тэгээ яг юу хамгийн чухал юм нь өмнө ганцаараа байх үедээ яг юунаас болохгүй байгаа учраас би алдаад байгаагаа ойлгодгоо. Mentorship суусныхаа үр дүнд бол яг юун дээр алдаад яагаад болохгүй байгаа гэдгээ ойлгож байгаа. Энэ бол ядаж ихний алхам тий. Хүн яг юун дээр алдаад байгаагаа ойлгож юм бол ядаж тэрнийхээ төлөө алхам хийгээд явах нөхцөл нь бүрдэж идэг байгаа. Яг үнэ. За тэгэхээр одоо хоёлаа за ерөнхийдөө яаж яваад ямар зорилготой энэ зах зээл рүү орж ирээд за тэгээд цаашлаад өөрөө юу хийж хөдөлмөрлөөд бас нөрөө бас үрдэн гаргаж болж байна гэдгийг ярилцлаа л та. Тэгээд одоо юу байна? Жижиглээ аль профилм дээр хэлж байгаа лээ? Funding Pips гэдэг Арабд гэдэг миний бас арилдаг байсан юу гэдэг. Ер нь одоо яг хэр байна? Зүгээр realistically fucking speaking те яг шааж чадсан хэсгээ шууд ярээ явуулаад. За тий. Ер нь 2 жилийн турш бол нэлээд хүнд байсан. Хоёул ихтэй нөгөө том ярихгүй шүү за. Зүгээр хитэн оронгийн яриа. Ер нь бол ойролцоогоор яг үр дүн гарах хүртлээр 21 билүү 22 фонд шатсан ба. Тэгээд чинь бас нэлээд хэдэн мөнгө шүү. Яг нэг дор их биш л дээ, сар болж юм. Дунднаас тийг юм хийж ажилланы өдөр дотор 3 фонд шатаж ижсэн үед байлаа. Тэгээд за тэр болгондоо ингээд яг хоо ингээд тухайн үед бодож ирсэн аюу цөхөрдөг байсан л тий. Яг би арилж байгаа болиё гэж бол яг хүнд аюусан бодож байгаа. За би юу болиё дөө чадахгүй юм байна гэж бол бодож байгаа. Зүгээр аюу хүнд хэцүү үед бол надад үнэхээр байсан. Тэр үетэй л одоо яг
ингээд арилжаанд хэд хэрвээснээсээ болоод миний ингээд амьдрах орчин байр савд хүртэл нөлөөлөх үед хүртэл байсан тий. Тэгээ фанд огноосоо би юм суралцж ирсэн. Гэхдээ мэдээж заавал тэгж олон фанд шатаж үргөө тэгж зовоох тий. Бүр ингээд бах биендээ зовтлоо би зовсон биш. Тийм зовлон би бас авах хэрэг байсан гэвэл бас байгаагүй. Би анх тэр сурч ирсэн тий. Анх надад ингээд зөвлөгөө өгсөн хүмүүсүүдийн зөвлөгөөг эгчлэн давсан бол заавал тэгж зовж явах шаардлага байгаагүй. Тэгээд юу болсон бэ гэхээр 20 хэдэн фанд шатаа яг дунд нь мэдээж ингээд фейс нэгүүд давсан үе зөндөө эхлээд нэг за ингэсэн энэ өнгөрсөн оны 12 сард фанда давсан фейс 2-т хамт. Тэгээд нөгөө маш их тий 23 оны 12 сард гэсэн. Тэр үедээ бол ингээ маш их сэтгэлийн хөөрөлтөө за ингээл фантад овцсон. Одоо миний амьдрал гоё болно тий. Би одоо сайхан амьдрна гэдэг төсөөлтөд хандаад тэгээд ингээ тэг яг би юу санд ихний арилжаар ойл дээр арилж игээд 100 доллар хийчихгүй. Тэгээд яа би 100 доллар хийчлээ шүү дээ. Тэгээд тэрнээсээ хойш ингээд их алдагдлал руу ороод тэгээд алдагдлаас гарч чадахгүй явсаар байгаа шатаасан. Тэгээд тэндээсээ ингээд бууж өгөхгүй явсаар агаад яг би сая энэ оны сая 6 сард 100-аас эхэлж проформод авчаад лайв аккаунттай болчиход ашиг руу орсон байгаа. Тэгээд нэг 3 удаагийн татаа олт хийсэн. За яг мөнгөнд нь бол хэлэхгүй. Тэгээд яг нэг нийт одоо юуцсан одоо гэдэг өмнө 20 удаа фанд шатаасан гэсэн саяны 3 удаагийн татаа олтоор би өмнөх алдсан мөнгүүдээ нөхөөд алдсан мөнгөө бол 2 нугалсан байгаа тооцоогоор. Тэгээд за нэг ойролцоогоор доллараар юм уу те? Доллараар бол нэг за 5 оронтой тоо гэх юм уу? Тийм хэмжээний мөнгө татсан юм уу? Тий. Ямар тач эхлээд одоо энэ чинь бас юу харж болж байна гэхээр консистенс үнэхээр одоо тууштай явж чадах юм бол одоо энэ зах зээл бас болдоггүй зах зээл бас биш байна тийм. Үнэхээр өөртөө зорилго тавиад өөрийнхөө алдаанаасаа суралцаад ментортой байгаад ментороос үгээ аваад ингээд явж чадах юм бол гол нь тийм гол нь өөр дээр ажиллаж чадах юм бол мэрэгжил гэж хараад ингээд явах юм бол ер нь болд юм байна гэдэг жишээ бас болж байгаагийн нэг юу юм болов. Тийм. Тэгэхээр яг хоо ингээд дата ол хийчлээ гэдээ би яг одоо өөрийгөө consistent trader болцсон гэвэл бас тэгж хэлж өгч чадахгүй. Ямар үед тийм өсөлт хийлвэ гэхээр бүтэн жилийн турштай сар болгон ингээд consistent тогтмол ашиг хийдэг болж иж тэр яг хоо миний хувьд бол яг нэг тийм бүр ингээм амжилт хүрсэн юм бол байхгүй. Яаж нэг анхныхаа нэг барианасаа гараад нэг юм хальт хөл толгоо олох гээд явж байгаа хэмжээнд л явж байгаа гэж өөрийгөө харж байна. Ингээд одоо байгаа байс тий. Жохон үлдэл тэргээр фанд аваад шатаагаал бас лүгэ мэдрэмжтэй тий. Өглөөнөөс ингээд шүн над ийм өдрөдсөн шөнийн 12 Лондонгийн нээлтээс тэгэл өдөр Нью-Йорк хаагт хүртэл ингээд шувтаа арилж игээл шувтан мөнгө алдаал яваад ахаар өмнө. Жишээ хэдий өөрөө ингээд компьютераар цаг хугацаанд бол ичиж байгаа юм үр дүн гарахгүй болохоор ялч үзхүрдэг тий. Ингээл намайг бол тий ингээд арилж байгаа болтын арилж чинь бутлаа гэд хэлчихсэн хүмүүс л зөндөл байсан. Яг хоо их би бол болиё гэж бол миний яг өөрийн хувийн нөгөө нэг юу гэж магадгүй л дээ. Би ч бол өөрөө ингээ багасаа физик олимпиадад ордог ус. Тэгээд 7 дугаар ангиас хойш орсон. Тэгээд эхний баг 3-4 жил ерөөсөө олимпиадад амжилт үзүүлээгүй. Тэгээд ерөөсөө би бууж өгөх байхгүй. Дунд нь би зүүн болгон оролцох хийгээл бодлого аягүй сайн бодоод олимпиадад ороод эхний олимпиадаар 200 хүнээс бараг 190 орж ирсэн юм. Сүүлийн үр дүндээ ингээд хотын авраг Ази олимпиад хүртэл медаль аваад өгсөн сургуульд орж ирэх тийм үр дүн болоо. Тэгээ эндээс яг юу харагдаж болж байгаа гэхээр яг хүн өөрөө ингээд ингээд гэхдээ энэ ч аягүй сайн тий нэг сони юм би ингээд ерөөсөө за одоо л яг алах бахтай гэсэн үе дээр бол ерөөсөө тэгээ миний хүсчихсэн хүлээлтэнд хүрээгүй зүгээр л яг нэг мэтгэл би ингээд өсөө чартыг байн хардаг байн арилж хийдэг болсон байсан. Тэгээд яг нэг юм хүлээхгүй байгаа үед л яг үр дүн орж ирсэн гэх юм уу. Тэгээ яг тэндээсээ ингээд тэрийг ойлгоод явж тэгээ яг гэтээ яг мэдээж одоо гэдэг зүгээр л та ингээд хард work хийгээл ухамж болоог өнөдөл бараг нөгөө хүсэхгүй байгаа үед явдаг тэр нь орж ирээд байгаа юм шиг гэж. Тэгээ үр дүнд хүн ингээд хичээхэн одоо би юу нэг ингэж хараад та яг
5 зүйлийг бүрдүүлэх зүгээр гэж яриад байгаа хүнд бол. Хүнд бол нэгдэж ингэж сурах эргэлзэл, нэгт бол нэгт эргэлзэл хүсэл мөрөөдөл хэрэгтэй юм байна. Хоёрт хүн тууштай байдлаа хэрэгтэй юмд амархан бууж өгдөггүй. Хичээдэг. Өдөр тутмын хичээл зүтгэлийн тэр хэрэгтэй. За гуравт ингээд нэг юм менторшип ч юм уу те. Өөрөө ч ингээд одоо би физик олимпиад дурддаг хүртэл ч гэсэн би ганцаараа тийм амжилт өгөх шүү дээ те. Багшийнхаа өрсөлдөж, алдчихэж тэр зүйлсүүчээ тэгэхээр нэг тийм заавчлага зөвлөгөө арга барилын нэг юм хэрэгтэй юм шиг байна. За тэгээд дөрөвт нь юу хэрэгтэй? Итгэл үнэмшил аяг хэрэгтэй. Энэ үр дүндээ би ингээ хүрнэ гэдэг өөртөө байх итгэл. Тэрээс арилжааны нэг хэсэг нь өөртөө байх итгэл тий шунал тэгээд нөгөө айд соёроо баланслах тэнцвэржүүлэх гэж чухал юм байлаа. Хит бас өөртөө ингээ итгэлтэй ингээл хамаагүй арилжих бол их хэвлэлтэй. Бас хитгэн ингээл айдтай за ингэчүүл яах вэ, алдчихвал яах вэ гэвэл яг тэрнийхээ голыг барих айгу чухал юм болоо гэж хэлсэн. За тэгээд тэрэн дээр нэмээд тэгээд өөр одоо юу ч гэдэг тий тодорхой хэмжээгээр бас ингээ зөв цаг үе хөв заяаны төвөгчд ч юм уу тийм зүйлсүүд бүрдчихэж ингээд хүний бас ингээ үр дүн гаргах нөхцөл нь бүрддэг болоо гэж харсан шүү дээ. За бараг миний асуух гэсэн асуултанд бараг төрүүлээд хариулаад өгчих шиг боллоо. За яг ментортой байгаад за яг надад менторлуулаад гэж шууд асууж яа л да. Яг чамд яг бүр яг ямар өөрчлөлт гарсан бэ? За өөрчлөлтийн хувьд бол ерөөсөө зах зээлийг харах ойлголт зорилго бол өөрчлөгдсөн. Зах зээлийг өмнө хардаг гэсэн хэлсэн шүү дээ тий. Ингээд хурдан их хэмжээний ашиг нэж хардаг байсан. Одоо бол ингээд ярилцааг илүү ингээд юу гэж хэлсэн бэ гэхээр хүнээс хамаарахгүйгээр ингээд зах зээлийн асар их хэрэглэж байгаа тэр боломжос би ингээд өөртөө ажиллаад ингээд үр дүнд хүргэх юм байна гэдэг тий. Ингээд consistent ашиг хийж амьдралаа болгох ингээд нэг юм платформ болов гэж би харсан. Тэгээ яагаад энэ гоё гэхээр тэ энэ чинь ингээд хүнээс хамааралгүй гэдэг утгаараа юу гэдэг юу. За дээрээс нь ингээд арилжаан дээр ингээд яг ямар хандлагатай хандах хэрэгтэй вэ гэдэг хандлагын өөрчлөлт гарсан. Би дөрөв хэлсэн шүү дээ тий. Өмнө бол ингээд зүгээр хамаагүй ордог байсан бол одоо бол ингээд арилжааны төлөвлөгөө гаргасуулаа. Арилжааны журналын чухлыг ойлголоо. Арилжааны журналаа хараад журнал гэлтгүй өмнөх арилжаануудаа хараад хүн өөртөө дүн шинжилгээ хийх зөвхөн чартан дээр өөртөө дүн шинжилгээ хийгээд тэндээсээ өөртөө ажиллах хэрэгтэй юм байна. Өөртөө юу алдаад байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээд тэр дээр хүн ажиллаад баг сагаар алхам хийгээд тэгээд бас нэг ойлгосон юм байна. Хүн бол энэ зах зээлд үнэхээр яг цаг хугацаагаа зарцуулахгүй ингээд өөрөө мөнгө алдахгүй зовхгүйгээр үр нөлөөнд бол хязгаарч хүрэхгүй. Үр нөлөөнд бол яг хөө ингээд хагцхуу ялч ингээд өөрөө хичээх юм бол хөрнө. Тэгээд миний цаашдын зорилго гэсэн байна шүү дээ тий. Хөрөх байгаа. Тэгээд бас нэг айгуу сүлд яг хамгийн сүлд яг ойлгоцсон нэг чухал юм. Хүн ямар үед арилжаа хийх вэ гэдгээс гадна яг ямар үед арилжаа хийхгүй байх вэ гэдэг айгуу чухал юм байна. Тэгээд яг тий гэдэг нэг арилжаантай хүн итгэхгүйсэн ч гэсэн за би процессийнхаа дагуу нийт арилжааныхаа балансыг дагуу нэмэхтэй гарна гэдэг тэр итгэл бол надад яг хүн суурьсан. За дээрээс нь хамгийн чухал юм нь яг заавал яг өөр хүнтэй ижилхэн болох албагүй энэ арилжааг одоо нөгөө trading in the zone дээр харж идэв шүү дээ тий. Тэр номыг уншаарай. Тэгээд тэн дээр хэлдэг шүү дээ. Ингээд арилжаа гэдэг бол нэг бодлын бас тийм өөрийгөө илэрхийлэх арга юм аа. Маш олон боломжууд байгаа. Тэгээд яг өөрийнхөө яг өөртөө тохирсон тэр арга барил өөртөө тохирсон арилжааны хэв маяг тэрийг олох аюу зөв юм байлаа. Тэгээд яг миний хувьд бол ингээд юу гэж харсан бэ гэхээр за би бол ингээд тий scalper бол биш юм байна. Би бол илүү ингээд day trade, swing trade тал руугаа байна. Арилжааг ингээд бариул зүгээр идэг. Гэтэ яг барилаа гэд шууд амжилт өнөсөг биш. Ямар тэгээ арилжааны нөхцөл маркетинг илүү сайн ойлгосон гэх юм. Маркетинг бол өмнө зүгээр chart гэж хардаг байсан. Одоо болохоор за маркетинг гэдэг юм читэй банкын гоё сайхан нөхцөлөд байдаг юм байна. Уналтын үед ирд юм байна. Chop ирээд хөдөлгөөнгүй өтөртэй үед ирд юм байна. Тэр үед би ямар арилжаа хийх вэ? Ямар үед нь би ингээд рискээ нэмэх үү те маркетинг илүү ойлгоод тэгээ маркет гэдэг зүйл чи өөрөө ингээд мэдээ энэ том эдийн засгийн мэдээгээр хөдөлт юм байна. Тэгээ өмнө бол ерөөсөө менторшипээс өмнө одоо янз бүрийн мэдээний ойлголт бол муу байлаа. Мэдээг уншиж чаддаг байлаа. Тэгээ энгийн одоо ингээд learning CPI
Тэгээ маркетинг одоо англиар sentiment гэж нэрлэдэг шүү дээ. Зах зээлийн чиг хандлагыг ойлголтоор гэж байна. Журнал хөтлөх, өөртөө ихтэй байх, тэгээ сэтгэл зүйд яах хэвээр дээрээс ингээд зах зээлийг айгу том зураглаар тавьсан юм уу? Бид нар бол ингээд зүгээр тий битэл арилжаач чинь хөшөөрөлтөө зах зээл баг мөнгөийг хөнгө болох гэж зорж байгаа хүмүүс. Тэгтэл цаана ингээд айгу том хөрөнгөний сангууд байгаа гэдэг ч юм. Иймэрхүү зүйлсүүдийг ойлгож аваа. Тэг ер нь ингээд хамгийн яг надад үлдсэн юм нь юу гэхээр ерөөсөө хүн арилжаанд хандах хандлага тархичийг яаж илж байгаа тий тэрийг л хүн өөрчлөхгүй л бол үр дүн бол хэцүү юм байна гэдгийг ойлгож авсан дөө. Зөө. За. Окей. Nice. За тэгээд хэд одоо бас ярьцлага болгоод яг уу төгсгөлд нь нэг бас гэж хаас амлалт авмаар байна. Буцаад За өөрийнхөө сурсан зүйлүүдийг энэ зах зээлдээ буцаад залуучуудаа сургаж зааж өгдөг байгаарай гэж би амар хүсдэг. Миний бас хүмүүс заадаг шалтгаан нь бас яг тийм байдаг шүү дээ. Та тэ нэлээ ярилцдаг болохоор таад бол нэлээ мэдж байгаа. Этиктэй, ёс зүйтэй тэ хамаагүй өөрийнхөө сурсан зүйлийг үнэлж болно, цаг хугацааг үнэлж болно. Гэхдээ зүгээр этиктэйгээр гоё эргүүлээд нэгнээсээ сурсан зүйлээ чөлөөтэй одоо юу гэдэг те зааж сургадаг байгаарай гэж би амар хүсмээр байна. Тийм байгаасаа гэж би одоо тийм байж чадна үстэй гэж би чамаас асуух гэдэг юм л та. Яг миний бас ингэж өөрийн амьдралын бас нэг юм зорилго гэх юм одоо ингэж хүн гэдэг юм чи өөрөө тодорхой нэг хугацаанд өнгөрөөд газрын гаваар тий тоос хумхаалаад алгуулах ба тэгээ тэр үед юу үлдэх вэ гэхээр за мэдээж гэр бүлчүүлэн гэр бүлтэй мөнгө болтын. За энэ бол ихтэй нэг 2 3 битэл 2хан үеийн дотор л алга болно шүү дээ. Тэгмүүд яг юу үлдэж байгаа гэхээр тий яг амьдралынхаа төгсгөлд хүн яг юу арах вэ гэхээр би яг амьдралынхаа төгсгөлд хүмүүст яаж өрнөлөө үзүүлж чадсан, хүмүүсийн зүрх сэтгэл би яаж хүрч чадсан, амьдралыг яаж өөрчилж чадсан. Тиймэрхүү үзүүсээр хардаг. Тэгээд би өөрөө энэ зах зээл ганцаараа явж байгаа үр дүнд хүрчээгүй. Хүмүүсийн туслалцаа, дэмжлэгээ, олон хүний ингээд үр нөлөөний үр дүн тий маркетбул swing trader-хэн өөрөөс тэгээд YouTube өөр мөнгө трейдер ч юм уу тий тиймний үр дүнд хүрсэн. Ганцаараа эсвэл энэ үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр яг би өөрөө бол яг миний өөрөө хувийн болдог ингээд хөөхөнд өөр хүмүүст ингээд үр нөлөө үзүүлээд амьдралд нөлөө үзүүлж чадчихвэл ингээд тэр бол миний хувьд бол амар том миний амьдралын ингээд ад жаргал зорилгоудын нэг гэх юм уу. Тэгэхээр би бол яг бусад хүмүүстэй өөрөө ингээд цаашаа хангалттай хөгжичөөд тэр зүйлсээ арга гарсны үр дүнд өөр хүмүүст ингээд туслах дээр бол чарам ингээд асуудалгүй туслана гэж өөрийгөө харж байна. Тэгэл нэгсэн ингээд олимпийн бомбар шиг шүү дээ тий. Нэг олимпийн бомбрыг дамжуулдаг шиг нэг хүнээс нэг хүн рүү ингээд цаашаа энэ боломжуудыг аваасаа идлээсээ тий хараасаа гэж бол хүсэж байна оо. Вау за окей. Олон юм ярилцдаг чигээр гоё хариулчих шиг боллоо. Миний хувьд. Баяртай байна. Ийм хариулт сонссондоо. За тэгээд би орсон нуршилгүй хоёлаа ингээд дуусгачих. Төгсгөлд нэг хэлгээд за дараагийн одоо нөгөө удахгүй болох гэж байгаа сургалтанд бас өмнө амжилттай явж байгаа залуучуудаа орж ирээд нөгөө сургалтын хамрагдаж байгаа залуучууд бас ярианда хөтөлбөртөө орж ирээд яриа тусгай ярианууд хийх болов уу гэж бол би хараад байгаа. Тэрэн дээр бол окей өстэй. Асуудалгүй өстэй. Тий. Окей. Тэгээд нэг юм нэмээд хэлчихье. За. Яг 3 илүү 4 сарын үед яг үнэхээр зөвхөрсөн үе байсан юм аа. Би ингээд чадахгүй болов. Саялдаг шүү дээ тий. Яг болдим. Тэгээ яг Сатурн бүштэй яг холбогдчихлээ. Би тэр бүр шинжэнгөө мэдгүй хэдэн цагч ирсэн 10 цагч ирлээ. Тэгээ надад хэлсэн байхгүй яг багшчаа татсан жисах би ч нөр магтаа би тэр мартдаггүй байхгүй. Чи бол гарцсан авахгүй үр дүнд хүрнэ. Чи бол ингээд хангалттай ингээд трейдер болох боломж чамд байгаа. Хизээ гэдэг нь бол хэлж мэдэхгүй. Чамаас өөрөөс чи хамаарна. Чи өөртөө буруу итэх гэж надад хэлж ирсэн. Тэгээд тэр бас айгүй ингээд нөлөөлөөд би ингээд чадах юм байна гэдэг итгэл өмчлөлийг авч ирсэн. Тэгээд
тэрэнд бас тэнд банк талархаж явдаг шүү. Тэгээ үнэхээр яг тэр олон цаг хугацаа өндөрлөн өсөлтүүдэд хамт ингээд байгаад заач гэсэн тийм л дээ. Байсан үнэхээр талархаж явдаг. Свингийнхэнд бас үнэхээр талархаж явдаг шүү. Тэгээд яг бас миний хийдүүсэн дадал гэвэл фанда фейл туулганд за бүгдэн дээр юмшилтэй бичлэг хийдүүсэн байхгүй. За ингээд өнөөдөр миний би ингээд фанда шаталаа, яага шатаа. Гэтэ ингээд бити бууж өгөөрэй гэдэг ингээд үзэх болгонд өмнөх тэр юунуудаа үздэг байсан. Тэгээд ер нь нэлээд л аюу сэтгэлхөдлөлтөө олон ч зүйл явсны нэг агаагүй хөл толгоо олохгүй л явж шүү дээ. Тэгээд үзэгч танд ч хэлэхэд хичнээн харахгүй байсан ч ингээд хонглын цан гэрэл байдаг шүү. Тэгэхээр сайн хичээгээрээ бууж өгч болохгүй. Гэтэ яг хоо хичээж нэгээд ухаан гэдэг ч болоогүй биш нэг юм системтэй ухаантай хүн хөдлөх хэрэгтэй. Тэгээд тэгж явах явцад бол та өөрөө хонглынхоо цаана гараад явна. Тэгээд дараа нь ихтэй хонглын цаанаас дахиад хонглоо нэгдэг басан бодоорой. Тийм баа шүү. За баярлаа. Гэрлийн асаангууд араас нь ахаал харанхуй хонгол гарч ирсээр л байдаг тий. Тий. За тэгээ ямарч бүгдээрэнд нь баярлалаа. Амжилт хүсье. Эргээд уулзцгаая. Эхэндээ Shortman-да баярлалаа. Бас нэрний утга учир нь ямарч сүрхий юм. Яагаад гэдгийг гэхгүй. Тэгээ Shortman-д өшөө илүү consistent урт хугацаанд одоо ашиг гэдэг мундаг арилжаачин өшөө илүү үргэлжлээд натхаа аваад яваарай гэж багшин зөвлөе. Одоо гэрой. Peace out. Peace out. Баярлалаа.